Энэ өдрийн мэд хэрхэн мөндөд үзэгчтэй өнөөдөр хэдүүлээ дугуйгаа засав part 2 инхүү эхэлж байна. Тэгээд өмнөх дугаар та бүхэн маань бол санаж байгаа бол нөгөө юу болсон бэ гэхээр нөгөө миний нөгөө сүүлийн хитэн бичлэг устдаад яг нөгөө төмөр утсаа засаж исэн яг тэр хэсэг нь бол устдаад энэ удаагийн бичлэгээр бол яг нөгөө төмөр утсаа яг шинээр солих гэж байгаа. Яагаад вэ гэхээр би нөгөө өмнөхд нь нөгөө төмөр утсаа ингэж шинээр ингэ сольж хийгээд тусгай нөгөө багч нь яг тэр үед надад бол байгаагүй. Тэнгүүд нөгөө би нөгөө бахаар нөгөө тасдах гэж үзээд тэгээ бахин ингээд болохгүй. Тэнгүүд за нэг мөсөн part 2 хийчихье гэж шийдээд энэхүү part 2-оо хийж байгаа. Тэгээ part 2 дээр бол мэдээж нөгөө ихэнд бол хэдүүлээ нөгөө шинэ утсаа солиод хийчихнэ. Хоёрт нь нөгөө spook гэж хангалж үзнэ. Юуны түрүүнд та бүхэндээ нөгөө багчаа харуулаад тэгээд за багчны тал дээр бол нэг иймэрхүү мэдээж түлхүүр байгаа. Тэгээд нөгөө төмөр утсаа тастаж хийсний дараа ах талд нь хийх нөгөө жижиг ингээд болт нэ. Тэгээд нөгөө шин төмөр утас байгаа. Тэгээд бичлэгийн сүүлт хэсэгт нь яаж нөгөө spook-ээ хэрхэн зөв чангалах талаар оруулах болно. Төмөр утас тасдаг нөгөө багж байна. Тэгээд нөгөө цагаан өнгийн тосон бол тэгээд нөгөө биер байгаа. Энэ хоёрыг бичлэгний сүүлт хэсэгт нь тайлбарлаж өгсөн дээр байна. Тэгээд автирк байгаа. Тэгээд би жоохон нөгөө энэ тусгай багжаар нь нөгөө тастаж тест хийж үзсэн байгаа. Тэгээд мэдээч нөгөө бэлээ байгаа. Багчны тал дээр бол нэг юмшгүй. Эхлээд хэдүүл энэ арын болтны хэсгийг суллаж авна. За энэ болт нь. Тэгээд нөгөө арт талд нь хитэн нөгөө жижиг энийг авна. $2,000 years later. Хэрэв бүр ингээд дахиад болохгүй бол төмөр утас тасцдаг багчаар ингээд катлж болно. Энэ багчийг ашиглаж байгаа бол болгоомжтой ашиглаарай гэж зөвлөмөр байна. За мэдээж эхлээд нөгөө автиркаар дээдл хэсгийг ингэж авна. Одоо хэдүүлээ нөгөө энэ төмөр утсаа урт талаас нь ингэж салгаж аваад тэгээд шинийгээ хийгээд илүү гарсан хэсгийг аваад тэгээд нөгөө арт талд нь энийг хийж энэ жижигхэн болтой. Тэгээд ингээд авчна. Энэ төмөр утастай жоохон болгоомжтой харьцаарай гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол нөгөө гар хөлөө зүсэх ч юм уу тийм эрсдэл байгаа. Тэгэхээр болгоомжтой харьцаарай гэж хэлмээр байна. Тэгэд нөгөө ингээд төмөр утсаа шинээр ингээд хийчихнэ. Энэчнээс нь ингээд тэгээд энэ эргүүлдэг юм ингээд чангалаад төмөр утас нь ингээд сайн орсон байна уу хэсгийг энүүгээр нь ингээд сайн хараарай. Тэгэхгүй бол нөгөө сул орсон байх юм бол ингээд болохгүй. Тэгээд энэ төмөр утас сайн ингээд нааш нь татах хэрэгтэй. Ингээд болтоо энийг жоохон ингээд дээшлүүлчих хэрэгтэй. Тэг ингээд сайн ингэж татчихжагаад энийг жоохон дээшлүүлж жагаад
Тэгээд буцаад нь болтоо. За ийм шүү. Илүү болсон утсан дээр ингээд хөлөөр ингээд гიშгэж жагаад ингээд сайн ингэж татж жагаад энийг нь жоохон ингээд дээшлүүлж жагаад тэгээд энэ болтоор нь чангалах хэрэгтэй. За одоо маш энгийн тэгээд одоо бол ингээд илүү утсан ингээд тастаа авчна. Ингээд тастаж аваад ингэж нэг авч жагаад ингээ хийчихнэ. Тэгэд нэг юм шиг ингээд хийчихнэ. Тэгэд нөгөө ингээд ингээ атгаж үзээд хэр чанга байгаа хэсгийг ингэж. Ийм байх юм бол ингээд гайгүй гэсэн үг. За одоо энэ гурваар спук гэж чангална. Хэрвээ нөгөө спук теншн гэдэг багаж байхгүй бол ингээд цагаан тулсан харандаагаар тоогоо энд нь ингээд зураад 1-ээс 16 хүртэл тоогоо тэмдэглээд энэ талд нь 16, нөгөө талд нь 16. Нийтдээ 32 спук гэсэн үг. Тоогоо бичгтээ жоохон алдаж магадгүй. Тэгхүүн тулд хэдүүлээ яг энэ X-ийн тэмдэг шиг харж агаад ингэж бариад тэгээд ингээд тоолчих хэрэгтэй. Ингээд 1 энэ 2 3 хоорондоо яг нийлцэн X тэмдэг шиг байх хэрэгтэй. Одоо ингээд дуугаа эргүүлж агаад хэр их сэнсэрсэн хэсгийг ингэж шаргаж болно. Миний хараа гайгүй байна. Тэгээд ингэж дуугаа эргүүлж хагаад ингэ шалгана. Ингээ ойртуулж байгаа хэрэг би чинь яг тэр хэсэгт нь ингээ хурж явах юм бол яг тэр хэсэг чинь жоохон асуудалтай байна гэсэн үг. Яг энэ спукны одоо жишээ нь ингээ дуугаа ингэж эргүүлж хагаад яг ингэ шалгах чинь. Одоо жишээ нь 14-ийг чангалаад үзэх юм бол спукэнд эргэлтэнд ямар өөрчлөлт орж байгааг хэдүүлээ шалгаж болно. Жохон ингэ цаашаа ингэ дөрвөлттэй байгаа харж байгаа.
За ерөнхий зарчмыг та бүхэн маань ойлгосон байх. Гэж дуугаа эргүүлж агаад тэгээ биер харандаа аль нь ч болно. Тэгэж ингэж барьж агаад хэрвээ ингээд дууч эргэж байгаа үед ингээд нэг газарт ингээд хүрэх юм бол энэ наадтал нь хитрхи чангалсан байна гэсэн үг. Тэр цаа тал руу ингэж буцаж ингэж эргүүлж ингэж шалгаж агаад жоохон дууны нөгөө энэ жоохон яагаад вэ? Наалтна. Тэгээд ингэж шалгаад тэр энэ ингээд наашилж ах юм бол тэр наашилж байгаа яг энэ хэсгийг ингээд суллаад суллаад тэгэд ингээд эргүүлээл ингээд чангалал байна. Ингээд тэгш хүртэл ингээд чангалчихна. Түрээ нөгөө багч нь байх юм бол мэдээж ингээд амархан ингээд 1-ээс 16 хүртэл дугаарлаа. Тэгээд ингээд багцаараа ингээд хэмжээ явчихна. Тэгээд тоогоо 1-р спуки юм байна. Ингээд тоогоо ард нь ингэж тавиад 2-р спуки юм байна. Тоогоо ингээд бас хажуудалд нь ингээд тавьчихна. Тэгээд ингээд апаар ингэж тавьж агаад би энэ доор нөгөө линк оруулчихна. Линк бичлэгийг. За энэ удаагийн бичлэгээр бол мэдээж бол дууныхаа төмөр утсаа солиод тэгээ яаж хэрхэн энгийн аргаар нөгөө spook tension багаж байхгүй яаж чангалах талаар бас бичлэг болон хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэгээр бол улам илүү хүнд хэрэгтэй, улам сонирхолтой, тэгээд улам эерэг бичлэг хийхийг хичээх болно. Тэгээд та бүхэн маань лайка дараад subscribe хийгээрэй. Тэгээд та бүхэндээ энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа.